Нэг чинь одоо хөгшин болсон чавганцаа мэдгүй бас нэг массажистийн сургууль сурж байгаа. Одоо төгсөх гэж байгаа. Харааны бэрхшээлтэй хүмүүс маань хөдөлмөрлөх боломж хомс байдаг учраас яг аргагүй одоо бидний анхаарал халамж тавих хэрэгтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд халамж анхаарал тавих хэрэгтэй ийм хэсэг бүлэг байдаг. 90% ядуу гэсэн ийм ангилалд хамаардаг юм ээ. Тиймээс Макс Group 2005 оноос хойш харааны бэрхшээлтэй ахмадуудад зориулаад сар шинийн хүнсийг нь бэлдэж өгдөг. Энэ бол одоо ахмадууд маань сар шиндээ сэтгэл тэнгэр, сэтгэл төвшин сайхан шиндээсэй гэдэг ийм сэтгэлийн бэлэг байдаг. Тэгээ энэ жижигс одоо манай аваа болж байгаа энэ сайхан жил манай Макс Group-ийн сар шинийн баярыг манай хөгжлийн бишэлтийн хараагүй хүмүүстэй настангуудтай манай хараагүй ихтэй хуваалцж байгаа гэдэг одоо улам жил болсон. Чи нэг жил асуудал биш ээ. Олон жил манайх энэ холбоог дэмжиж явж байгаа мундаг хүмүүс байгаа. Тэгээ цаана хөдөө аймагуд төр ингэж хараагүй асуудал өгсөн байна. Тэгээд би их баярлж байна. За сар шиндээ сайхан жилээрээ гэдэг Макс Group-ийн хамт олонд нь сар шинийн ивент төргий. Тухайн жилд ажлын өндөр амжилт, эрүүл бүх бие бүрэлдэхүүн сайхныг хүсэн ирээ.